Сайн уу torrent online байна. Я вирус гадахын. Үйлх гэхээр яа тэр хүн тогтоо хайж явсан биш би үйлх гэхээр ирж зоч бүр холоос 2-3 цаг ирсэн хүмүүсийн төлөө би уйлмаар байна. За тэгээд би ингээд тарав. Битгаар ахнаас нь бүгдийг нь ярина. Аимшигтэй юм бурхан минь. Danke dir von Herzen. Willst du zeigen, dass wir das lauter machen? Unten geht es 2 hoch. Aber für Mikrofon 6 dann? Ja. Хүмүүс цуглараар энэ лайфыг шеэрлээрээс тань шеэрлээрээ. Прод дараагийн хотын хүмүүс бүр үнэхээр битгий ингэж хохроосоо гэж. Dieses hier? Ja. Das musst du noch anmachen. Ah, das 5. Okay. Das 5. Okay, super. Danke vielmals. Wir bleiben nicht lange und sie ist einfach gegangen. Ich bin so schockiert. Ich habe so viel Geld investiert. Sie war nur da drinnen. Warum wollte sie nicht sehen? Sie sagt vor 20 Leuten, sie sagt, beleidigst du mich? Okay. Ich bin so schockiert, ich habe viel geweint, wirklich. Hast du jetzt aber nicht zahlen müssen jetzt? Ich habe alles gezahlt, sie hat mir keinen Cent gegeben. Aha, Sängerin hast du bezahlt? Ja, sie hat mir keinen Cent gegeben. Fast 4.000 Euro habe ich jetzt minus. Und diesen Leuten muss ich ihr Geld zurückgeben. Und jetzt, ich habe so viele Getränke gekauft, auch um 300-400 Euro. Wodka, alles. Jetzt gebe ich alles gratis her. Und diese Leute sind gekommen aus Linz, aus Graz. Das sind Leute, die sind 4 Stunden hergefahren. Ich schäme mich wirklich. Ich will sterben, aber ich bin einfach traurig. Ich bin sehr traurig. Danke vielmals. Hier ist Mikrofon. Vielen Dank. Auf dem Mikrofon dann später. Rufst du mich einfach nur an, wenn es fertig ist. Hvala so much. Dankeschön. За хүмүүсээ ийм байна. Өнөөдөр би танарт анхнаас нь бүр ярьж байгаа. Би танарт заалыг харуулъя. Ийм заал, ийм гоё заал, ийм гэрэл тохироотой, ийм чангалуулагчтай, ийм би энийг 350 буюу Монгол мөнгөөр одоо хэд ч юм бэ 100 евро ч одоо 400,000 сая 200,000 төгрөг. За тэгээд 2 ширхэг тайз, ийм тайз, 1 ширхэг тайз би авчаа би ингээд 2 тайз байхад болох байх гэсэн чинь үгүй би ийм том тайз аавна. Ийм 6 ширхэгтэй ийм том өргөн ингээд ийм 7-8 метрийн ийм тайз аавна. Заавал. За надад шаардлаа. Би энэ тоног төхөөрөмжийг би худалдаж авсан. Би нэг бүгд нь өөрчлөж төлсөн. Тэр хүний өмнөөс би энэ хүмүүсийн өмнөөс би амар гимшиж чинь, би амар ичж чинь. Ингээд 20-од хүн 20 орчим 20-30-од хүн хөлсөн бүгдээр ингээ хамтдаа сууцгаачлаа. Анх юу нэгсэн байхгүй анхнасаа. Анхнасаа манай ихч тэрэгцэр, манай том ихч тэрэгцэр. Манай ихч сайн явж чадахгүй. Тэгээд Ангермаа одоо продюсер Ангермаагийн танил ихч нь байдаг, танил найз нь байдаг. Тэр найз нь манай том ихчийн найз. Заяа ойлгохоор юм уу? Манай том ихчийн найз. Тэгээд одоохно Монголд байгаа. Уул нь энд амьдардаг. За Ангермаа сарантай ихчиг өрсөн юм байна. Тэ хоёлоо ингээд Европоор ингээд аялан тоглолт хийя гэд түрүү жил чинь Ангермаа ихч ганцаараа яваад талаасаа тасалсан шүү дээ. Хүмүүс үзэхгүй яваад байсан болохоор. За энэ жил би сарантаяг авч явъя гэдэг. За ийм боллоо. Тэр энд амьдардаг найз нь Монголд байсан тохиолдолд манай ихч сайн найз нь. Тэгээд манай ихчээр одоо асуулаа. Тэгээд ингээд чи заал болоод өгчөөч гэх. Тэгээд манай ихч тэрэгцэр учраас сайн явж чадахгүй. Миний төрсөн миний ээж нь том ихч. Тэгээд надад хандаад заавчлаа бид нар заал олох, заал хайж өгөх. Ийм даалгавар ирлээ. Ер нь бол тоглолт зохион байгуулахад байна шүү дээ. 2-3 сарын өмнө заяа болдгийг яагаад өөрчлөж ингээд пост бичихгүй ягаад сая 7 хоногийн өмнө ингээд постероо гаргаад би ингээд Европ аялын тоглолт хийлээ. Яагаад тийм учиртай байсан бэ гэхээр виз хүлээж ирсэн юм байна. Гэхдээ виз нь гарахаас өмнө
заал олоод өгөөч ингэж тэгэж гээд хүмүүсээс ингэ асуусан юм хот заяа хот болгоноос бид нэр заал олж үг гэж бид нэр зүгээр л тийм биднээс зүгээр гойс болохгүй намайг шууд зохион байгуулагч гэж томлоод заяа дугаараа биччих хинэ тэрийгэд би угаасаа ингэ дугаар би ингээд миний дугаар биш болно тэргээд би 500-аас 1000 евро миний бюджет би 500 евро дотор л би надад тайз хэрэгтэй байна гэд хамгийн хямдхан тайз надад хэрэгтэй байна гэж 500 евро тийч өөрөө тэгж хэлсэн юм байна. Гэрлээ гэд бас нэг дуучин болох гэсэн одоо хоёр дуутай Германд амьдардаг олон жил Германд амьдарсан одоо Монголд амьдардаг гэрлээ ванчин гэж байгаа ванчин Монгол германлийн орчуулагч юм байлээ. Хүүхдийн ном орчуулсан байлээ мундаг хүн тий. Тэгээд тэр хүн ер нь надтай ярьсан. Тэгээд би 7 хоног дотор би нэг диско олж өгсөн. За юу диско баарнд би тайз олж өгсөн. Диско баарнд тоглохгүй тайз нь болохгүй нэмэт тэр зуны манлаа pop хатагтай Монгол улсын гавьяа жүжигчин дисконд тоглохгүй тий. За би 20,000 заал олж өглөө. Надад өөрөө нэг хаяг явуулсан заа юу. Тэгсэн чинь би тэр заал руу н очсон чинь тэр заал 4,000 евро буюу Монгол мөнгөөр одоо 16 сая төгрөг. Пүү ямар амар үнэтэй юм. Пүү па болоод уучлаарай их guys тэ харанг хамтлаг бүгдээрээ ингээд 4,500 одоо 16 сая 18 сая еврогийн тайзан тоглосон одоо зааланд тоглосон. Үгүй бид нэгээд мөнгө хөрөлсөхгүй байна. Тэгээд айлуулах хямдхан заал болдог гэсэн надад тэм заал руу өгсөн. За тэгэхэд би энэ заалыг олж өглөө. За юу ийм заал би олж өгсөн. Казабланка гэдэг ийм олон юутай, ийм олон өрөөтэй ингээд 20 болдог. 20,000 заалууд ингээд 1 2 3 4 8 хүртэл би танаас заалны доторхыг харуулсан тийм ээ. Тэгэд Австрид өстө тий хичнээн хүн үзэх юм би яаж мэдхвтэй 16 хүн билет өрчилж авсан. Заавал 50 евроор тоглосон. Тэрнээс доош мош гэсэн юм байхгүй гэд надад анх тийм юм хэлсэн. Шууд үүднээсээ 50 еврог хүн болгоно оруулна. Өөрөө тэгсэн. Би болохоор ингээ урьдчилж авсан. Тийз нэг 45 евро тэгээд үүднээсээ авахад 55 евро гэд тэгэхэд ер нь жоохон ингээ хямдхан болгоул ингээ хүмүүс үзэх юм болов уу гэд би зүгээр тийм санал тавьсан чинь за тгий гэд тэгэхээр яг та нэг 20 хэдэд хүн ирчлээ штэ. Манай гэрт ирсэн би гэртээ уурсан. Манад бүр ичгүй заяа хуйцаа идэд бид нэр гэр орондоо оруулсан, бид нэр уурсан, бид нэр бэлдсэн, бид нар бүх юм хийж өгсөн. Гэтэл тэр хүн намайг өнөөдөр амар занглаа, амар доромжлоо, намайг амар доош нь хийлээ. Хүмүүс айгуу дургуцсан яагаад гэвэл 10 жилийн өмнө 2016 онд ирэхдээ шууд тоглоход дараа бүр шууд яваад өгсөн байлээ. Зургаач даруулахгүй хүмүүс бүр ямар их цантай юм бэ? Бүр зургаач даруулахгүй яваад өгчөж байгаа мүү гэд өмнөх тоглолтын дээр тийм юм болсон юм билээ. Тэгээд хүмүүс дургуцаад ер нь сөрөг комент бичээд миний ингээд оруулсан зар дээр ингээд санатуяа мань ингээ ирээд тоглож байна гэхэд доор нь хүмүүс үзэхгүй өстой их цантай юм байлээ, өстой хачин юм байлээ. Хүмүүс шортон л тийм юм бичсэн байсан. За бүх юм сайхан болно. Хүмүүс ирнэ. Гайг бахаа гэд би зөндөө би хэлсэн. 16 хүн өөрчлөж такс авсан. Үүдэн дээр ингээд бас 5 хүн ирлээ тий. Холоос ирсэн 3-4 цаг давхиж ирсэн хүмүүс байна. Монголд би тоглолтын үзэж чадаагүй. Мэдээж би энд үзэлгүй яах вэ гэд нэг хүн бүр айгүй амар догтлцсан ирсэн. Би энэ хүмүүсийн өмнөөс би гимшиж чинь би үнэхээр амар би ичиж чинь тэгээд би үнэхээр амар уучлах гуймаар байна. Тийм болохоор би ер нь хэлээд байна. Намайг гомдоосонд биш. Би өрөөнд нь ороход би ингээд та ингээд яд нэг дуу дуулаж гээд тэр гэрлээ намайг чи санд хоёр руу ор чи ор асуу чи асуу чи хэлэх гээд намайг бүр ингээд түлхээд байсан. Би ингээд өрөө рүү ороход цаг хэд болж байна. Оо харин тийм ээ чи цаг хэд болж байна. Хэл надад хэл тоог нь хэл. 8 цаг 5 минут болж байна ихчээ тийм. Би одоо 8 цагаас 11 цаг хүрч би энд тоглоод байж ах уу тий? Маргааш Ренес
Францын Ренес хотод намайг 100 гаруй хүн өөрчилж билет авсан намайг хүлээж байгаа. Тэднийг би яах юм? Энд тоглолтод дуусчиход шууд Ренес руу дахиж ирсэн юм байна. Энд хүмүүсээ 5-6-аас оруулаад 7-оос би тоглож эхлэн гэд сая сүүлд хэлсэн 2 хоногийн өмнө. Гэтэ 7-оос бүр Тэ ямар ч хүн ингэж ажиллаа амжуулаад 7-оос ингэж ер нь ирэх боломжгүй ингэж 8-аас 9 хооронд байвал зүгээрээ гэж би санал болгосон анхнаасаа би угаасаа постэр дээр бичсэн байсан 7-оос үүд нэгднэ гэж мэдсэн дээд мэдсэн заяа би тийм юм бичснэг. Тэгсэн чинь би Ренесийн би 100 гаруй хүмүүсийг би хохироох уу те маргааш би одоо 16 цаг шууд давхиж явна. Уучлаар их чи би танаас гуйж ядаж ингээд 20-од хүний ингээд хүндлээ та нэг 3-4 дуу ядаж гэсэн юм байхгүй. Ядаж гэсэн юм байхгүй. Чи намайг ингэж доромжилж байгаа юм уу? Би Монгол улсын гавьяа жүжигчин. Би өстө pop хатагтай. Чи намайг ингэж доромжилж байгаа юм уу? Ядаж 3-4 дуу гэсэн юм байхгүй заяа. Чи одоо гараад өвдөгтэй тайлбарлаад манай зуны манлаа ингээд явлаа ингээд харамсалтай байдлаас ингээд хүмүүсийн тоо бүртгэдэггүй учраас ингээд явхаар боллоо гэд чи одоо гараад тайзанд хэл. Чи өстө намайг доромжилж байгаа юм байна. Ингээд 20-од хүний өмнө чи намайг дуулуулна гэж чи өстө намайг өстө юу гэж бодоод байгаа юм? What the fuck? Би бүр амар шоконд орлоо. Би ирсэн хүмүүсийн өмнөөс би үнэхээр амар гэмшчин би үнэхээр амар уучлахгүймээр байна. Би энэ зааланд мөнгө бол 2 дахь асуудал заяа. Хамгийн түрүүнд бол энэ хүмүүс ингээд зорж ирсэн 3 цаг тавхиж ирсэн хүн бензин цаг зав тэг өөрийгөө бэлдсэн би үнэхээр энэ хүмүүсийг би бүр нүүрлүүлж би бүр ингээд харч чадсан би ингээд уйлах гэдэг. Эднэрийг дотроо юуч бодож болно заяа. Гэтэ би бүр тэр хүний өмнөөс би амар санаа зовж байна. Би заал олоод үг гэж намайг хэлсэн болохоос биш. Тэр гэрлээ намайг бүр байнга сая тоглолт сая ингээ хүмүүс орж ирэхэд 16 хүн юм байна те. Өстө чи имэйл хийсэн байна даа. Өстө чи 50 гаруй хүн ирмэр гэсэн яасан. Чи ч одоо юм мэдгүй юм да. Чи өстө жоохон байна. Чи өстө юу ч мэдгүй. Юу ч хийж чадахгүй. Намайг амар зангасан. Би бэст тэм тоглолтын би тийзний мөнгөөс нь би татгалцсан. Би тийзээс нь ямар ч мөнгө авахгүй. Ер нь бол зохион байгуулж байгаа хүмүүс 10-аас 20% авдаг. Би ямар ч мөнгө авахгүй байя. Яг гэвэл би энд өөрөө баараа хариуцчих болох юм байна. Би 300 еврогийн үнэтэй одоо Монгол мөнгөөр чинь одоо 100 евро чинь 400 тийм сая гаруй үнэтэй би ингээд баахан би арх авсан. Би 12 жил арх авсан, 20 жил вино авсан. То би баахан уух юм авсан. Энийг бас авчрах гэж бууян болсон. Би анхаасаа гуйс манайх ажиллаа тасалж ирсэн. Надад туслах гэж манай ах ирсэн. Энэ ширээнүүдийг янзлаагүй байсан. Би бүх ширээнүүдийн би найз чашаа олгоод, санал ширээг нь би зогсоод, би тайзан бэлдэж өгөө. Би бүх юмыг хийсэн. Би ингээд өнөөдөр 4000 евроор би хохирлоо заяа. Би хүмүүсээс ингээд өрчлөсөн данс аваад, өрчлөсөн мөнгө аваад энэ хүмүүс би мэдээж мөнгөний буцааж өгнө. Гэхдээ ер нь би буцаж өгнө гэхээс илүү тэр хүн буцаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Би ингээ хүмүүсээс өршилж би мөнгө авсан. Би бүр үнэхээр амар бүр үнэхээр би бүр хэлэх үгүй байна. Тэгээд би бичлэгийг авсан. Ардлын хаалгаар зүгээр шууд яваад өгчээлээ. Шууд яваад өгсөн. Би бүр үнэхээр би бүр амар шоконд орж байна. Энэ хүмүүс чинь ингээ ирсэн. Би тон төхөөрөмжийг би худалдаж авсан. Ширээний бүтээлг би худалдаж авсан. Би өнөөдөр ингээд 16 сая төгрөгөөр би ингээ хохирлоо. Би бүх юм авч өгсөн. Би тайзан бэлж өгсөн, заалан бэлж өгсөн. Ядаж энэ ирсэн хүмүүсийн хүндлээд ядаж хитэн дуудуулж болно доо. Одоо энэ хүмүүс маань ингээд хийх юмгүй ингээд бүгдээ ингээд нэг ширээн дээр суудсан. Би маргааш яг бүгдийн яг бүр нарийн бүр тайлбарлаж өгнө. Би үнэхээр амар гомдож байна. Саран туяа бол зүгээр fuck you. Энэ хүмүүсийн өмнөөс би үнэхээр би хүмүүсээ зүгээр тоглолтын зүгээр үзэгч бас мэдгүй юм даа. Тэгээ тоглолтын үзэж байгаа хүмүүс тэгэл за тийм ямар ч юм би ингээд жоохон тайвширч байгаа дараа би бүгдийг яг ингээд учир ашигтай тайлбарлая. Би ингээд энэ тайзыг би худалдаж авлаа. Би ингээд энэ тоног төхөөрөмжийг би бүгдийг худалдаж авсан.
Би ингээд энэ заалын ингээд би хараа ингээд ядаж энэ ирсэн энэ хүмүүс ингээд хүндлээд ядаж нэг хитгэн дуулах те би ингээд бүгдийг хийж өгсөн. Би бүгдийг төлж өгсөн. Би 16 сая төгрөгөөр би хохирлоо. 16 сая төгрөг. Юу нь бол надад өгөх ёстой. За юу. Хүмүүсээс өөрчлөсөн такс авсан. Хүмүүс маань ингээд зорж ирсэн. Би ингээд заалын худалдаж авлаа. Би бүгдийг хийж өглөө. Артлын хаалга, арын хаалгаар биш үү? Манай тэрэгцээр ичж бүр орж ярьлаа. Манай тэрэгцээр ичж бас баахан хэллээ. Тэгээд би яриг нь бичсэн. Би яриг нь магаш тавина. Би бүр хэлэх үггүй байна үнэндээ. Энэс би юу хийх ёстой вэ? Хэдэн хүн ирэхийг би яаж таах юм? Хүмүүс чинь ажил төрөлтэй 7 цагаас те хүмүүс чинь ингээд 11-аас тардаг хүмүүс байдаг. Тэгэл дараа нь ирэх хүмүүс байсан чинь билүү те. Тэгээ ядаж энэ ирсэн хүмүүс ядаж энэ хүмүүсээ хүндлээд ядаж гэж юм байхгүй. Ядаж гэсэн юм байхгүй. Заа чи намайг ингэж доромжилж байгаа юм уу? Би ингээд 20 хүний өмнө би дуулна гэж чи намайг бодоо юу? Чи намайг ингэж доромжилж байгаа юм. Би бүр хэлэх үггүй би. Үнэхээр өнөөдөр то би ингэ дууслаа. Миний лайфыг сайн шеэрлээд өгөөрэй. Тэгээ дараагийн хотод тэгэл те Праг, тэгэл Сан Себастьян, Ренес, өчигдөр Берлин 100 гаруй хүн үзсэн гин. 70 80 хэд гэлээ? 100 гаруй хүн үзсэн. Берлин өчигдөр 100 гаруй хүн үзсэн. Батлах чадах хүн байна уу энд? Үнэндээ Маргааш Ренест 100 бас 100 гаруй хүн хүлээж байгаа гин. Та нар тэгээд үзнөө байна уу? Тэгээд яа сайн бод би юм хүнийг хизээж гэж бүр хизээж дамжихгүй. Тийм миний буруу биш гэдэг би өөрөө буруутай юм шиг надад мэдэгдээд байгаа байхгүй юу? Би ингээд өөрөө буруутай би хүмүүсийг хохироос юм шиг би бүр амар санаа зовж байна. Ийм холоос ирсэн. Байлаар бүрүнхээр байлаар айгүй муухай арын хаалгаар хараа тэр артлын хаалгаар шууд цогтоод чимдаараа түрэж шууд гараа явсан. Шууд бүр хүмүүс тайлбарч тавихгүй юу ч байхгүй шууд цогтоод гараа явсан. Би тэр бичлэгийн хийсэн. Тэгээ бүр үнэхээр fuck you. Би амар санаа зовж байна уу? Яа. Ямар ч юм авсан. Бүгдээ нэгдээд тийм уух ямар дайлаад би бүр амар гол нь энэ хүмүүсийн өмнөөс л би үнэхээр амар уучлаарай. Үнэхээр уучлаарай. Зорж ирсэн хүмүүсийн өмнөөс би үнэхээр уучлахгүй жин тэр хүний өмнөөс би амар ичж जैन бүр сараа ич бүр үнэхээр муухай. Арайчтай нэр энэ лайфыг манд сайн түгээгээд өгөөрэй, сайн шеэрлээд өгөөрэй. Би маргааш дахиад нарийн яг бүгдийг ярих болно. Тийм муугар хэлэхгээгүй гэхдээ тийм ямар ч хүнлэхгүй. Бүр үнэхээр ямар ч тийм ядаж нэг 20 минут ядаж нэг хитэн дуу гэсэн юм байхгүй. Би ингээд 4-5 дуу ядаж гэсэн юм байхгүй. Чи намайг ингэж доромжилж байгаа юм уу? Чинчаа за ямар ч байсан тэгээд би хүмүүсээ жоохон аргадуулаад хамтдаа байгаа тараа микрофон байна 1 2 3 4 5 энэс микрофон носдог гэсэн бид нэр одоо караоке дуулна заалаар шатлаа мөнгөөр шатлаа тэгээд сэтгэл зүрхээрээ би хохирлоо тийм ичээсээ үнэхээр ичээсээ заа юу ичээсээ тэр бүх цолууд нь бүр үнэхээр яа fake бүр ичээсээ за би маргааш илүү бүгдийг яриад өгнө анхнаас нь уучлаарай гэж хүмүүс явуулчихгүй зүгээр уучлаарай гэж явуулах юм байхгүй шүү дээ зогтоод явуу даа лайв хийж би пэйжэн дээр та үгүй 16 сая гэтэн мөнгнөөс илүү энэ хүмүүсийн цаг зав
амар гоё дээрээ тавьсан. Айгу бэлдэж ирсэн хүмүүс. Би бүр үнэхээр нүүрлүүн бүр харахч бүр ингээд чадваргүй би ичиж байна. За тэгээ төр нуулаа байлаа. Баяртай хүмүүсээ.